Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааг зохицуулдаг суурь хуулиудын нэг байна. Тэгээ 1999 оноос хойш 27 жилийн хугацаанд Монгол Улсын их хурл энэ хуулийг ерөн шинжилж батлая гэд 4 удаа оролцсон байна. Одоо 4 дахь парламент буюу 20 жилийн асуудлыг ярьж байна гэсэн. Тэгээ 20 дахь жилийнх нь ойн дээр Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг Улсын хурлын чуулганаар 12 дугаар сард хэлэлцээд 25 оны 12 дугаар сард хэлэлцээд хэлэлцгийн дэмжээ шийдчихэ. Холбогдох байгууллагуудаас буюу нийт 14 байгууллагаас санал авахаас одоогоор 11 байгууллагаас санал авсан, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулаад ажлын дэд хэсгийг байгуулсан, за олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулсан, зохих судалгаануудыг хийлгэсэн ийм ажлын үйлчлэлтэй байгаа юм. Энэ гэр бүлийн тухай хуулиар бол хэдийгээр нийгэм бий болцсон боловч одоо бол хууль эрх зүйн зохицуулалт нь дутуу байгаа их олон төрлийн харилцаа шинээр зохицуулж байгаа. Тухайлх юм бол за гэрэл цуцлалтай холбоотой харилцаа бол урд өмнө байсан, хууль байсан. Гэхдээ энийг илүү дэлгэрүүлж байгаа. Аль талаасаа гэвэл хүүхдийн асаргаа талаас нь. Дээрээс нь хамтын асаргааны хэлбэр орж ирж байна. Өөрөөр хэлэх юм бол гэр бүл саллаа гэдэг нэг нь аваад явчихдаг биш. Гэр бүл салсан ч гэсэн хүүхдийн асаргаан дээр эцэг хамтарч оролцдог. За дээрээс нь тээгчтэй холбоотой асуудлууд орж ирж байна. Өөрчлөлттэй холбоотой шинэ төрлийн харилцаанууд орж ирнэ. Гэхмэчлэнгийн манай нийгэмд байгаа мөртлөө шинээр бий болсон мөртлөө холбогдох зохицуулалт нь байхгүй бас ийм нийгмийн харилцаануудыг шинээр зохицуулж байна.